Залуучуудын хөгжлийн сар одоо 2019 оны 8 сарын 25-нд одоо хуулиар бол аль биесээр залуучуудын одоо өдөр байдаг. Тэгээ энийг тохиолдуулаад залуучуудын хөгжлийн сарын энэ одоо эхэлж байгаа. За энэтэй холбоотойгоор за нийтдээ бол яамнаас бол нийтдээ 17 чиглэлийн ажлыг бол батлагдаж та бүхэнд бол хургуулсан байгаа. За мөн дээрээс нь агентлагийн өрөөнд бол залуучуудын хөгжлийн сартаа онцлж бид хүн 10 ажлыг та бүхэнд онцлж өнөөдөр бас ярих гэж өнөөдөр бичлэг хийж байна. Тэгэхээр энэ 10 ажил маань залуучуудын хөгжлийн төвд болон орон нутгийн залуучуудын орон нутгийн хэмжээнд болон нийслэлийн хэмжээнд үржүүлэх 10 ажил 10 санаачлаг гэсэн юм одоо арга хэмжээ маань өрнөж байгаа. Энийг бол залуучуудынхаа одоо яг санал хүсэлтэнд тулгуурлаад залуучуудын маш олон удаагийн хийсэн чуулга уулзалтанд гаргасан саналын дагуу за мөн залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр, засгийн газрын үйлчилгээний одоо хөтөлбөр, мөрийн хөтөлбөр, за мөн дээрэс нь одоо холбогдох залуучуудын чиглэлээр гаргасан маш олон тал одоо саналуудыг үндэслэж энэ одоо залуучуудын чиглэлээр хийж байгаа 10 ажил 10 санаачлалыг бол олон байгууллагуудын саналыг үндэслэж бол хэрэгжүүлж байгаараа онцлогоо гэж бодохын харж байгаа. За 8 сарын хувьд бол мэдээж маш олон хүмүүс одоо байгууллага аж ахуйн нэгжид амарсан амралтын байдалтай байгаа. Тийм учраас аль болох энэ залуучуудаа илүү их одоо ээлтэй, залуучуудаа илүү хүрсэн байдлаар яаж хэрэгжүүлэх вэ гэдэг тал дээр ажлын хэсэг маань олон удаа хуралдаж одоо яамны хэмжээнд за мөн агентлагийн даргын хэмжээнд энэ асуудлыг яригдсан үндсэн дээр өнөөдөр та бүхэнд нэслийг бас танилцуулах зүйтэй гэж бодох юм бас одоо шийдэж энэ бичлэгийг одоо хийж байна. За би ажил бол тус бүрэн та бүхэнд бас танилцуулаад явъя гэж бодож байна. За албан байгууллага бүр ажил эхлэхийнхаа өмнө биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийдэг байя гэдэг энэ асуудлыг бол бид нар тогтмол цаашдаа хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байгаамаа. Өнөөдөр хувийн ч бай, төрийн ч бай байгууллага өнөөдөр тухайн 3 минутын хугацаанд л одоо тэр биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг зайлшгүй залуучууд маань хийдэг байж энэ залуучуудыг одоо эрүүл одоо амьдрах энэ орчин бол үнэхээр чухлаа гэж залуучууд маань санаачлаг гаргасан. Энийн хүрээнд бол эхний нэг ажил нь бол байгууллага аж ахуйн нэгжүүд ажиллаа эхлэхээс өмнө ерөөсө 3 минутанд тэр залуучуудаа одоо сэргээх залуучуудын өглөөний дасгалыг бол тогтмол хийдэг байхыг энэ урайлах мөн дээрээс нь энэтэй холбоотой засаг дарга нарын шийдвэр гаргах асуудал бол чухал байгаамаа. Ийм учраас энэ салбар зөвлөлөөс тухайн одоо төрийн байгууллага манлайлаад за мөн бусад байгууллагуудаа бол бид хүн урайлаад бол энэ одоо ажлын байран дээрх одоо ялангуяа энэ манай монголчууд хэлдэг одоо энэ биеийн тамир спортын хөдөлгөөн дасгалыг хийлгэх энэ одоо урайлгыг одоо бид хэрэгжүүлэхээр зорж байна. За хоёрдугаарт нь онлайн орчинд бид нар нэг санаачлага нэг эрг мэдээ гэдэг ийм одоо урайлгыг бас төвшүүлж байгаа. Юу гэсэн үг вэ? Одоо энэ онлайн орчин маань ялангуяа захим орчинд хамгийн их одоо ийм хар бараан мэдээлэлээр дүүрчихсэн маш их одоо эрсдэл одоо хүүхдүүд ч гэсэн үзэхэд одоо садар самун тэр үтэл одоо янз янзын одоо хүмүүсийн хоорондох төрүүл ойлголцол одоо хин үл мэдэх юм янз янзын мэдээллүүд бол байдаг. Энтэй холбоотойгоор энэ онлайн орчин маань өөрөө одоо хамгийн их хүмүүс үзэж хамгийн их одоо мэдээлэл авдаг онлайн орчин өөрөө маш их одоо сөрөг мэдээллээр байна гэдэг ийм залуучууд санал гаргасан. Эний үндсэн дээр ер нь хүн фэйсбүүкэд одоо тухайн орон нутгийн залуучууд тухайн иргэн хүн ордог. За магадгүй ямар нэгэн мэдрээр онлайн орчинтой орсон тохиолдолд өдөрт нэг удаа нэг ганцхан удаа нэг эерэг мэдээллийг бас одоо Монгол залуучуудаа урам өгж Монгол хүндээ урам өгж өнөөдөр тавьдаг одоо тэдэрт мэдээлэл өгдөг байя тэр комментиг бичдэг байя гэдэг энэ урайлгыг бол өрнүүлэх юм байгаа юм. За энэ бол одоо эерэг цэцгэдлийн хөдөлгөөн гэж Монгол хүнээ л хайрлаж Монгол хүндээ л дэм өгөхгүй юм бол одоо энэ одоо хэн одоо бид нар биедээ дэм өгөх вэ гэдэг энэ урайлгын хүрээнд л энэ арга хэмжээ хэрэгжинэ. Тэгээ ийм учраас энийг бас бид нар захим хувцсуудаар болон хэвлэл мэдээлэлээр дамжуулж бид нараас 21 аймаг 9 дүүргийн хэмжээнд урайлах зайлшгүй шаардлага байгаа гэж залуучуудынхаа өгсөн саналын дагуу хоёр дахь ажлыг бол оруулсан. Мэдээж захим орчин маань эерэг байжээж Монгол хүмүүс маань бие биедээ одоо дэмжлэг үзүүл бие биеэ дэмждэг байжээж одоо энэ бол улс орн хөгждөө гэж олон улсын ч гэсэн томоохон одоо үзэл бодлого одоо хэрэгждэг юм байна. За 3 дугаар ажил бол онлайнаар дамжуулаад залуусын дуу хоолой гэдэг залуусын дуу хоолой гэсэн 3 дахь ажил байж байгаа. За энэ ажил маань яах вэ гэхээр залуучууд маань тэр магадгүй заавал залуучуудын хөгжлийн төвдөр ирж залуучууд маань оролцдог биш. Одоо тэр орон нутгийнхаа одоо чиглэлээр амарч явж байгаа эсвэл орон нутгатаа гэртээ байгаа аль эсвэл ажиллаад тараад очиж байгаа тэр залуучууд өнөөдөр энд оролцох боломжийг олох үүднээс энэ залуусын дуу хоолой гэдэг энэ 3 дахь ажлыг өдөр санаачилж байгаа. За энд яах вэ гэхээр магадгүй залуучуудын дунд жишээ нь одоо ямар нэгэн байдлаар одоо уралдаан тэмцээний бид нар зарлая гэж байгаа. За энэ дээр жишээ нь магадгүй гэртээ сууж байгаад гэр бүлэрээ хамгийн гоё одоо бүжиг үжиглээд хамгийн гоё уртын дуу дуулаад айлсвал хамгийн гоё одоо хүмүүст гоё эерэг мэдээлэл өгсөн тэр гэр бүлүүдийг тэр залуучуудыг бид нараас олон алдаршуулъя гэж.
Тэрийг бол хэн нэгэн одоо дарах ч юм уу хэн нэгэн байгууллагын хүн алдаршуулахгүй. Энийг бол хамгийн их лайк авсан. Жишээ магадгүй Баян-Илгийн аймгийн, Өвөр Хангай аймгийн, Хинтээ аймгийн иргэн тухайн Хинтээ аймгийнхаа иргэдээс хамгийн их лайк авсан тэр иргэнийг бол алдаршуулж энэ ажлыг зохион байгуулъя гэж байгаа. За жишээ нь тийм учраас энэ орон нутгийнхаа хэмжээнд нэг бол одоо амжилттай зохион байгуулах боломж бол байгаа гэж харж байна. За энэ дээр бол мэдээж бас нэг тодорхой хэмжээний санхүүгийн асуудал байгаа. Энийг манай залуучуудын хөгжлийн газар хэлтсийн дарга нар бас анхаарах хэрэгтэй. Энэ дээр бид нар хүмүүс одоо магадгүй захин хуудасаар уралдаан зарлаа тэнд шалгалсан хүмүүстэй тодорхой хэмжээний мөнгөний шагналыг бид хүн бас энэ дээр одоо тодорхой хэмжээний зарласнараа идэх оролцоо нэмэгдэнэ гэж харж байгаа. Тийм учраас одоо энд магадгүй зарим аймагуд бол 100 мянган төгрөгийн шагналтай гэдэг хэлбэрээр бас залуучуудынхаа идэх оролцоог бол нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа гэдэг нь бас таашаалтай байна гэж хэлэхэд одоо хэлмээр байна. Тийм учраас энэ дээр холбоотой санхүүжилтийг бас манай гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн газар хэлтсийн дарга нар шийдэх ёстой. За дөрөвдүгээр ажил нь бол иргэн төвтэй төрийн үйлчлэгээ засгийн газар 2019 оныг бол одоо зарласан. Тэгэхээр иргэн төвтэй төрийн үйлчлэгээний хүрээнд яавал залуучууд маань өнөөдөр төрийн үйлчлэгийг төдийгүй зам нь иргэн дээлтэй үйлчлэг өнөөдөр явагдах вэ гэдгийг бид нар одоо энэ одоо ажил дээр залуучуудынхаа саналыг үндэслэж бол бас хэрэгжүүлсэн. За энийг бол маш амжилттай хэрэгжүүлж байгаа одоо аймагуд бас байгаа. За ялангуяа манай Өвөр Хангай аймаг, Арангай аймаг, Уус аймаг, Дорнод аймаг. За мөн одоо маш олон аймагуд бол энийг амжилттай хэрэгжүүлж явж байгаа бас хэлэхэд бас баяртай байна. За энэ юу гэхээр төрийн албан хаагч төдийгүй хувийн аж ахуйн нэгж байгууллагуудынхаа одоо энэ хүүхдийнхэн тэр төрсөн өдрөөр хагас өдрийн юм уу эсвэл одоо бүтэн өдрийн цалинтай чөлөө олгодог байдлаар тэр гэр бүл дээлтэй, залуу гэр бүл дээлтэй шийдвэрүүдийг өнөөдөр одоо залуучуудын салбар зөвлөөсөө өдөр гаргая гэж. За энийхээ хүрээнд бол одоо тухайн орон нутгийнхаа одоо тэр байгууллагын хүрээнд бас аж ахуйн нэгжүүдийг бас бид нар уриалах хэрэгтэй байгаа юм. Хувийн аж ахуйн нэгжүүд байж болно. Бусад төрийн байгууллагууд байж болно. За энийг бид нар уриалаад тухайн одоо ажилтан албан хаагчдынхаа ядахтаа нэг хүүхдийн төрсөн өдрөөр хүүхдтэйгээ одоо хамтд байх, хүүхдтэйгээ тэр өдрийг нь хамт хүүхдэд ээлтэйгээр одоо өнгөрөх энэ боломжийг олгож өгөөч гэдэг энэ залуучуудынхаа саналын дагуу энэ үйлчлэгээ маань бас хэрэгжиж байгаа. Энийг бас амжилттай хэрэгжүүлж байгаа асуудууд бол маш олон жишээнүүд бол байгааг би хэлсэн. Тухайн байгууллага бол дотоод дүрм журмандаа бол энэ асуудлыг шийдснээрээ одоо энэ асуудлыг шийдэгдэх юм хууль эрхцсэн боломж бол байгаа гэж харж байгаа. За 5 дугаар ажилд бол залуус дээлтэй залуучуудад зориулсан одоо үйлчлэгийг бид нар олон нийтэд сурчлах гэж байгаа. За энэ бол юу гэсэн үг вэ гэхээр тухайн залуус дээлтэй байгууллагуудыг бид нар бас алдаршуулах, тэдний нийгэм сурчлах зорилгоор энэ ажлыг бол зохион байгуулж байгаа. Жишээ нь тухайн одоо нэг үйлчлэгээний байгууллагууд, магадгүй ресторан одоо залуу гэрлүүд одоо тэр одоо гэр бүлээр үүсүүлсэн тохиол хүүхдэд нь жишээ нь хоол нь үнэгүй өгдөг ч юм уу. Аль эсвэл тодорхой хэмжээний дискаунт буюу одоо хямдрал зарладаг хэлбэрээр байж болно. За мөн дээрэс нь залуус дээлтэй үйлчлэгэн дээр ятгахтаа тухайн аж ахуйн бүр төц хүртэл залуучууд одоо нөгөө нэг наацхын соёлын зүйл шүү дээ. Бид нар энийг бас улс аймгийн засаг даргад санал болгож ирсэн. Яг вэ гэхээр тэр үйлчлэж байгаа хүмүүстэй одоо ундаа авсныхын төлөө, заримыг авсныхын төлөө одоо танд амжилт хүсье, сайн сайхан бүхнийг өсөн ирээ, та өдрийг сайхан өнгөрүүлээрэй гэдэг ийм байдлаар тэр соёлтой үйлчлэгийг залуус ээлтэй хэлбэр хэрэгжүүлж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудыг бид нар бий болгоё. Тэр аж ахуйн нэгжүүдээр бид нар өндөр үүдэн дээр энэ бол залуус ээлтэй байгууллага гэдэг ийм одоо лого эмблемийг бид нар авч хадъя гэж одоо санаачилж байгаа. Ийм байдлаар тэр орон нутгата дүүрэгтэй хідэн аж ахуйн нэгж үнэхээр залуус дээлтэй үйлчлэгийг хэрэгжүүлж байна гэдэг нь бас маш чухал байгаа. Ер нь бол үйлчлэгээний байгууллагын нь бол хүндтэй бол үйлчлэгээ үзүүлэхдээ ялангуяа манай залуучууд маань энэ нийгэмд стресс ихтэй байна. Гэтэл өнөөдөр ямар ч үйлчлэгээний газар очиход залуусаа хүндэлдэг тэднийг одоо үйлчлэгчийн хүрээнд одоо зөв боловсон үйлчлэгээ үзүүлэх юм зайлшгүй хэрэгцээ байна гэдэг үднэс залуучуудын гаргасан саналын дагуу энэ ажил маань бол амжилттай хэрэгжиж байгаа гэхэд бас таатай байна. За манай нийслэлийн гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн газрын бас хийж хэрэгжүүлж байгаа маш том бас нэг брэнд ажил байгаа. Би тийм учраас энэ ажлууд дээр ч гэсэн бид нар бас нэлээд сайн туршлагуудыг бол ажиллах оруулж бас нэлээд залуустай ээлтэй үйлчлэгээ олгохыг бол нэлээд эрхэмсэн байна. За энэ дээр бол 10 ажлын бол 7 ажил нь цаашдаа байнга тогтмол хийгдэх юм. Тэрээс зөвхөн залуучуудын одоо энэ хөгжлийн сараар хийдэг бусад сарууд нь одоо зүгээр одоо бусад өөр үйлчлэгээ явуулна гэж бас ойлгож болохгүй. Энэ ажлуудын 7 ажил нь цаашдаа бол байнга тогтмол хийгднэ. Энийг манай гэр бүл хүүхд залуучдын хөгжлийн газрын одоо газар хэлтсийн дарга нар манаас анхаарах нь зүйтэй байна. За гүйт түй гэдэг арга хэмжээ маань би сая хэлсэн нийслэлийн маань энэ одоо хэрэгжүүлж байгаа чийлэн хэлбэрээр зарлаж байгаа том арга хэмжээ. Ялангуяа залуучууд маань хөдөлгөөний хэлбэрээр гүүж аванга хажуудалд дээр хог түүдэг, хогийг одоо холбогдох одоо байгууллагатай хамтарч агаад тэрийг бөөгнүүлээ тэр
одоо цэгдэн авч байршуул тавьдаг. Маш олон тийм одоо сайн үлсийг бол нийслэлийн маань хэрэгжүүлж байгаа. Тэгээ энийг хүрээнд бид нар энэ гүйт үе арга хэмжээг челленж хэлбэр зарлахыг одоо уриалж байна. Манай одоо гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн газар хэлтсүүд маань өөрсдөө одоо энийг эхлүүлээд дараагийн байгууллагт одоо танах одоо манай мэрэгжлийн хэлтийн танах хийгээч, танаа одоо цагдаагийн байгууллага хийгээч гэдэг хэлбэр челленж хэлбэр бүгдөө энийг хэрэгжүүлэх гэж байгаа. Тухайн одоо цагдаагийн байгууллага гэхэл одоо гүүж унгаа одоо хогоо түүгээд дараагийн байгууллагт одоо манайх ингэж хэрэгжүүлээ гэдгээ онлайн орчинд бас мэдээлэл байдлаар тавиад ийм байдлаар энийг бол хэрэгжүүлнэ. Энийг бүгдөө бас цаашдаа тогтмол хэлбэрээр байнга байгууллагууд маань уриалж жилд нэг удаа мó улиралд нэг удаа бас уламжлалт байдлаар хийя гэж бодохын харж байгаа. За 7 дугаар ажил бол 1 сард 1 сайн дур ажил гэж. Өнөөдөр зарим байгууллага аж ахуйн нэгжүүд бол сард нэг удаа хамт олонтойгоо нийлж гаад одоо 1 сайн дур ажил хийдэг байя. Ингэснээр тэр тухайн байгууллага хамт олнооч гэсэн нийгэм дүүрэг гүйцэтгэх хувь нэмэр тэдний оруулж байгаа нийгмийн хариуцлага үнэхээр энтэй бас холбогдож байгаа. Тийм учраас өнөөдөр 1 сард 1 сайн дур ажлыг бол хийхийн санаачлалыг залуучууд маань өөрсдөө ялангуяа бизнес эрхэлж байгаа залуучууд маань энэ уриалгыг бол хэрэгжүүлээд явж байгаа. Тэгээ энэ үрээндээ бид нар бас бизнес эрхэлж байгаа залуучуудынхаа үрээнд энэ саналыг бол оруулсан. За тийм учраас энэ байгууллага бүр жилд нэг удаа сайн дур ажлыг хийдэг байя. Тэр үедэл энийг бид нар бас уриалж байгууллагуудыг бас энийг идэвхтэй хамруулъя гэж одоо энэ ажлынхаа үрээнд харж байгаа. За мөн дээрэс нь залуу хүн бүрийн хувьд өнөөдөр сард нэг удаа одоо өөрийнхөө хэмжээнд гэсэн сайн дурын ажлыг хийдэг энэ одоо бас энэ сайн улсыг бас эхлүүлэх зайлшгүй шаардлага байгаамаа. Өнөөдөр Монгол залуу хүн бүр өөрийнхөө эрхэмлэх төр залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль заасны 6 дугаар зүйл зааснаар 6 эрхэмлэх зүйл байна. Энэ эрхэмлэх зүйлийнхээ өрөөнд тэр сайн дурын ажилд оролцох гэсэн нэг чухал заалтынхаа өрөөнд ер нь сар болгон нэг сайн дурын ажлыг хийдэг, тэрийгээ сошиал орцонд тавьдаг, тэрийг манай гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хэлтсүүд үнэлдэг, дүгндэг. Цаашдаа ийм болно. Яагаад бол залуучуудын сайн дурын ажлыг үнэлэх, бүртгэх, баталгаажуулах жур маань батлагдсан. Энтэй холбоотойгоос энэ сайн дурын ажлыг бид нар түгээх, дэлгэрүүлэх дэмжих юм одоо зайлшгүй шаардлага цаашдаа бид хүнд гарч байгаа. За 8-д нь бол салбар зөвлөлийг залуучуудын хөгжлийг дэмжих одоо салбар зөвлөл маань бол өнөөдөр 21 аймаг 9 дүүрэг багуудын хэмжээнд мөн хороодын хэмжээнд сумдын хэмжээнд өнөөдөр залуучуудын хөгжлийн салбар зөвлөлд ажиллах ёстой. Амжилттай хэрэгжүүлж байгаа бүх аймаг, бүх сумандаа, бүх хороондоо, бүх багтаа байгуулсан дүүрэг аймагуд бас байгаа. Өнөөдөр энд би бас албан ёсоороос та бүхэндээ хэлмээр байна. Та бүхэн өөрийнхөө сумынхаа бүх сумдаа өнөөдөр залуучуудын салбар зөвлөлийг хуралдуулж залуус ээлтэй шийдвэрүүдийг өнөөдөр гаргах хэрэгтэй байна. Зарим залуучуудын зөвлөл хуралдчаад ямар шийдвэр гаргахаа юу хийхээ бас зарим мэдэхгүй байна. Би ганц хоёр жишээг бас зарим нэг жишээг болгож хэлмээр байна. Зарим залуучуудын зөвлөл бол өсвөр үеийнхний чиглэлээр дотор байранд одоо залуу өсвөр үеийнхний клубыг байгуулдаг. Энэ чиглэлээр бас тухайн засаг дарга, тухайн орон нутгаас анхаарч ажиллая гэдэг шийдвэрүүдийг гаргаад ажиллаж явах жишээтэй. Мөн зарим орон нутгуудын залуучуудын салбар зөвлөл нь 10 жилийн хүүхдүүдийг хичээл эхлэхээс өмнө үндэсний өв уламжлал буюу язгуур урлагийн чиглэлийн одоо дууг сонсхий, үндэсний өв уламжлалаа тэднэрт өвлүүлэе гэдэг үднээс бас энэ чиглэлийн арга хэмжээнийг зохион байгуулж байгаа жишээтэй. Залуусын элчийг сонгож явах жишээтэй. Ийм байдлаар залуучуудад ээлтэй шийдвэрүүдийг өнөөдөр гаргуулмаар байна. Би өнөөдөр энэ залуучуудын салбар зөвлөлийг хуралдуулаад энэ ялсан 10 ажлаас энэ ажлын хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвийг босруулад хэрэгжүүлэх чиглэлийг бас босруулж ажилласаа гэж та бүхэндээс хүсье. За 9 дугаар ажил бол энэ үлгэрч залуу гэдэг энэ аяныг бид бүхэн өрнүүлж байгаа. Өнөөдөр монголчууд өв уламжлалын боловсрол олгох гэж бид бүхэн ярьдагч хэрхэн яаж хэрэгжүүлэх талаар бид бүхэн бас нэгдсэн ойлголтод хүрэхэд бас бэрхшээл байгаа. Энэ үедээ залуучууд өнөөдөр бид бүхэн ярьж байгаад ер нь бол гэр бүлтэй залуучуудын хувьд тэр дундаа аавуудын хувьд, ээжүүдийн хувьд өнөөдөр орой гэр бүлтэй тэр хүүхдээ унтахаас өмнө үлгэр ярьдаг байя. Facebook эсвэл зөвхөн зурагт үзэж байгаад унтдаг биш ээ. Үндэснийхээ өв уламжлалыг Монголын ардын сайхан үлгэрүүд бол эрт уртын цагт эхлээд амар сайхандаа жаргаж дандаа ямар нэгэн байдлаар ухаарл тэр сайхан одоо амжилтанд яаж хүрэх вэ? Яавал Монгол хүнээрээ өөрөө байх вэ? Яавал Монгол хүн энэ үндэснийхээ өв соёлыг одоо өвлөгч нь түгээгч нь байх вэ гэдэг тал дээр манай үндэсний энэ сайхан үлгэрүүд маань бидний өвөг дээдсэн бид хүн энэ сайхан өв соёлыг бол өвлүүлсэн. Тийм учраас өнөөдөр энэ аймгаараа дүүргээрээ Монгол улс орон даяараа өнөөдөр энэ үлгэр ярьдаг энэ ээж аавуудыг бий болох зайлшгүй шаардлага байгаамаа. Залуучууд өөрсдөө үлгэрж байж, ээжүүд өөрсдөө үлгэрлж байж, аавууд өөрөө үлгэрлж байж
хүүхэд чинь зөв хүмүүжлэлтэй болно. Тэрнээс ном уншаа гэснээр хүүхэд чинь ном уншчихгүй. Харин өөрөө тэр ном унших сэтэл зэрхүүг олгох нь өндөр чухал юм аа. Ийм учраас энэ үлгэрч аваа энийг бид хүн өрнүүлж байгаа. Энийг бас тав охин манад хамгийн сайн үлгэр ярьдаг тэр аавуудыг олон нийтэд алдаршуулах, хамгийн сайн үлгэр ярьдаг тэр ээжүүдийг олон нийтэд алдаршуулах. Нэрээ аавууд ээжүүд үлгэр ярьснараа хүүхдүүд нь юу гэж бодож ин гэдгийг бас хойшлын орцонд хэвлэл мэдээлэлээр дамжуулж уриалах ийм зайлшгүй шаардлага бол байгаамаа. Тийм учраас энэ ард 9 дахь ажлын хувьд та бүхэнд бас энэ чиглэлийг бас та бүхэндээ өгж байгаа шүү. За 10 дахь ажлын хувьд бол бид нар аав гэдэг арга хэмжээг ингээд онцолж ярьсан юм гэсэн юм аа. Энэ 8 сарын 8-ны өдөр аавуудын өдөр болдгоо. Сая бид дээр тэг 151 дугаар буюу хилийн цэргийн анги дээр очиж аавуудын өдрийг бол арга хэмжээ зохион байгуулсан. Энэ дээр ялангуяа аа болчихсон. Эсвэл ирээдүйн аа болох гэж байгаа хүмүүс. Эмэгтэй хүн жирэмсэн байхдаа 10-аас 15 хил одоо нэмэгдээд энэ одоо хил нэмтээс гадна тэр одоо жирэмсний хордлогод ордог, жирэмсний тэр хүндрэлүүд бий болдог. Энэ зүйлүүдийг энэ одоо аавуудад мэдүүлснээрээ эмэгтэй хүнийг хайрлах, хүндлэх, эмэгтэй хүний тэр одоо бэрхшээлийг ойлгож эмэгтэй хүнтэй тэр хандлагын хувьд бол өөрчлөгдөнө гэж хүн харж байгаа. Нөгөө талаас их хүн, ээж хүн таныг өнөөдөр хүн болгохын тулд яаж одоо тэр их бэрхшээлийг амссан бэ гэдгийг 1-2 цагийн хугацаанд одоо тэр аауд маань тэр гидстэй одоо нөгөө 10-аас 15 хилийн тэр жинтэй зарим одоо манай дүүргүүд маань илсээр хийцэн байна. Ийм байдлаар энэ одоо чиглэлээр сургалтуудыг бид нэр байгууллага дээр нь очиж манай залуучуудын хөгжлийн одоо төвүүд маань байнгын энэ сургалтыг залуу ээж аавуудад зохион байгуулдаг энэ чиглэлийг та бүхэнд өнөөдөр хөрвүүлж байгаа маа. Энийг манай гэр бүл хүүхд залуучуудын хөгжлийн газрын дарга хэлтсийн дарга нар маань дарга одоо хэлтсийн дарга нар маань өнөөдөр энэ дээр анхаарч төсвийн асуудлыг шийдвэх зайлшгүй шаардлага байгаа маа. Нэг 30-аас 40 одоо тийм одоо гидстэй одоо яг ингээд ийм илсээр хийчихсэн магадгүй тэр одоо тухайн орон нутгад та бүхэн ямар болцоогоор хийж болохоор байна. Өөртөө санаачлаад 10-аас 15 хилийн ийм одоо зүүгээд те яг ингээ харахад л жирэмсний үеийн одоо яг тэр одоо жингийг мэдрүүлэхээр тийм одоо зүйлийг зүүлгээд тэгээд 1-2 цагийн хугацаанд энэ аавуудад одоо жирэмсний үеийн тэр одоо хүндрэлүүд ямар байдаг тасалуудыг хийлгүүлээд бүтээр бүтэл жирэмсний үеийн зөвлөгөө хүртэл өгүүлэх юм олонсын туршлага байдсан байна лээ. Мөн аавуудад зориулаад энэ чиглэлийн сургалтуудыг бид тэр байгууллага дээр нь очиж хийж байгаа. Тэг ийм байдлаар энэ одоо арга хэмжээг таавах юм бас амжилттай зохион байгуулна гэж бодох нь харж байгаа. Энэ ажлууд маань цаашдаа бас одоо залуучуудын хөгжлийн төвийн нийгэм чиглэж байгаа, зам залуучуудад чиглэж байгаа одоо соён гэгэрүүлэх залуучуудын хөгжил орцны чиглэлээр бас томоохон ажил болж эхлэх бахаа гэж бодох нь найдаж байна. Монгол залуу хүний хөгжлийн асуудлыг маш олон талд асуудлууд байж байгаа. Гэхдээ бид өнөөдөр энэ залуучуудын хөгжлийн сарын хүрээнд энэ 10 ажлыг онцлох нь цаанаа засан газрын одоо мөрийн хөтөлбөрийг буюу одоо урлаг спортоор дамжуулаад залуучуудад одоо үндэсний өвлөмжлөлийн босрол олгох энэ чигүүргээ мөн залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн заасны одоо энэ залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангах мөн үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах гэдэг маш олон бодлогын бичгээр үнтэй шийдвэрлэхэд одоо энэ залуучуудын 10 ажил 10 санаачлага маань амжилттай хэрэгжинэ гэж хүн үзэж байгаа. Ийм учраас одоо гэр бүл хүүхд залуучуудын хөгжлийн газрын зүгээс одоо манай залуучуудын чиглэлээр хийж байгаа энэ 10 ажил маань та бүхэн амжилттай хэрэгжүүлнэ гэдгийг харж байна. Байгууллага болгон бас өөрийн байдлаар энэ ажилд хандах газар болгоно эндээс ямар нэгэн байдлаар одоо буруу одоо энэ чиглэлээр бас буруу мэдээлэл авчих гэдэг үднээс өнөөдрийнхээ энэ одоо мэдээллийг та бүхэндээ бас арга зүйн зөвлөгөө олгож видео хэлбэрээр хүргэж байгаамаа. Тэгээ залуучуудын хөгжлийн манай гэр бүл хүүхд залуучуудын хөгжлийн одоо газар хэлцүүд бол залуучуудад чиглэсэн маш олон ажлуудыг сайн туршлага болон хэрэгжүүлж байгаад бид хүн баяртай байгаа. Тэгээ 15-аас 34 насны залуучууд өсвөр үеийнхнийхээ сайн сайхны төлөө одоо бид хүн бас залуучуудаар одоо хүлээс залуучуудын чиглэлээр ажиллаж байгаа одоо газрын хувьд цаашдаа бас олон талчдуудыг та бүхэнтэйгээ хамтарч одоо хийнэ гэдэгтээ бас итгэлтэй байна. Хэдийгээр бид бүхний өмнө олон асуудал тулгамдж олон бэрхшээл байгаа ч гэсэн бид бүхэн хамтдаа энэ асуудлыг бас шийдвэрлэж залуус тээлтэй олон бодлого хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж бүхэн найдаж байна. За баярлалаа та бүхэндээ. Амжилт хүсье. Залуучуудын хөгжлийн сар дээр Монголын залуучуудын төлөө бүгдөө хамтдаа залуучууд тээлтэй олон төрлийн зүйлийг хийж чаддгаа. Залуучуудын жилээр олон зүйлийг санаачилж одоо залуус тээлтэй үйлчлэгээ үзүүлж болдгийг та бүхэндээ хамтдаа харуулна гэдэгт бид бүхэн бас итгэл төс байна.